Монгол улсад нотариатын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн дохиож байгаатай холбогдуулан 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нотариатын эрх зүйн хөгжлийн чиг хандлага сэдвт олон улсын семинар зохион байгуулагдлаа. За тус семинарт нотариатын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж, эвлэрүүлэн зуучлал ба нотариатын уялдаа зэрэг олон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлжээ. Монгол улсад нотариатын байгууллага 1925 оны 10 дугаар сарын 16-нд ардын засгийн газрын шийдвэрээр гэрээ зэргийг гэрчлэх, батлах хэрэгээг эрхлэх салаа нэртэйгээр шүүх явдлын яамны ерөнхий хэлтэс байгуулагдсанаар эхэллээ. За улмаар 1985 онд анхны нотариатын тухай хууль батлагдаж 1997 болон 2011 онд шинжлэгдсэн. За нотариат чинь төрийн нэрийн өмнөөс гэрчлэх, баталгаажуулах үүрэгтэй хөндлөнгийн хуульч бөгөөд тэдний гэрчилсэн аливаа үйлдэл, баримт нь хууль шүүхийн байгууллагад үйл маргах нотолгой болж тооцогддог. За Монголын нотариатын салбар захим шилжилтийг эрчимжүүлэн Mongolia системд нэгдэж төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцох, иргэд гэрээ хилцэл, нотариатын баримтаа захимаар баталгаажуулах боломж бүрдэнэ гэдгийг хэллээ. За бид бол өнөөдөр нотариат үйл ажиллагааг захимжуулан ажиллаж байна. Гэвч бид нар одоо зан гэрчлэлийг хийх чадахгүй байгаа. Гэвэл одоо нотариатын тухайд зан гэрчлэлээр эрх зүйн зохицуулт одоо хуульчлагддаг байгаа. Нотариатын тухайд хэрэгжилтийн үр дагавар үндэгээ хийсэн. Хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн сандаа хууль зүйн дотоод хэргийн яамнаас уламжлалсан байна. За дээр манай техник хөгжүүлэгч компани бол зан гэрчлэлийг хийхдээ бол архитектурыг одоо бэлэн болгоод бидэнд танилцуулсан байна. Тэгэхээр одоо магадгүй одоо нотариатын тухайд нэмэлт өөрчлөлт орох юм бол бид зан гэрчлэлийг одоо шууд хэрэгжүүлэхэд одоо бэлэн байна. Зан гэрчлэлийг хэрэгжүүлснээр бид нар ямар үр дүнд хүрэх вэ гэвэл нотариатын үйлчилгээ иргэнд илүү артна гэсэн. Өөрөөр хэлбэл иргэн хүн ажил дээрээс гэрээсээ өөрийнхөө байгаа газраас нотариатын үйлчилгээ авах юм боломж өртнэ гэж ингэж харж байна. Тус семинарт 15 орны 60 гаруй зочид төлөөлөгчид оролцож, нотариатын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж, эвлэрүүлэн зуулчлал ба нотариатын уялдаа, нотариатын мэдэгдэх хуудасны хэрэглээ, зан гэрчлэлтийн туршлага, нотариат ба шүүхийн уялдаа холбоо зэрэг олон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Ер нь бол Монголын нотариат бол нэлээд тийм сайн хөгжсөн гэж одоо бидэнд одоо ойлгогдож байгаа. Тэгээд бол нотариат бол нийгмийн амьдралд бол нэлээд одоо чухал одоо үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгээд бид бол энийг бол бас урд өмнө одоо танай нотариатын танхимын тэргүүнтэй одоо уулзаж бас энэ талаар бол мэдээлэл бол авч ирсэн. Тэгээ бол цаашдаа ч гэсэн биднээс бол одоо одооны ерөнхийлөгч одоо энэ үйл ажиллагаагаа ингээд үргэлжлүүлэх юм бол бас их тодорхой үр дүн одоо улам л одоо сайнаар гарна. Тийм учраас бол бид бол ингэ харилцсан мэдээлэл одоо өгж авч солилцож тэгээд энэ үйл ажиллагаа одоо сайжруулнаар. Мөн хөлийн чандад суугаа иргэдэд зориулсан дипломат төлөөлөгчийн газрын нотариатчийн гэрчлэгээ захим хэлбэрээр илгээх, иргэд түүнийг эх орондоо өөрт ойр байрлах нотариатаас хэвлэн авах, баталгаажуулах боломж бүрдсэн гадаадд байгаа иргэдэд хүртээмжтэй хууль зүйн үйлчилгээ үзүүлэх нөхцөл болсон байна. Монголын нотариатчийн захим 2012 онд олон улсын нотариатын холбооны 83 дахь гишүүн болж ирсэн нь салбарын хөгжилд шинэ хуудас нээж дэлхийн жишгт нийцсэн мэргэжлийн стандарт нэвтрүүлэх эхлэл олжээ. За танхим нь өнөөдөр Монгол улсад ажиллаж буй бүх нотариатчийн мэргэжил арга зүйн удирдлага зохицуултыг хариуцсан ажиллаж байна гэдгийг онцлсан юм а. 2017 оноос хойш одоо Германы нотариатын байгууллага нь бол Монголын нотариатын байгууллагатай нэлээд тийм ойр тулж одоо ажиллаж байгаа. Би бол Монголд бол одоо 7 дахь удаага одоо ирж одоо ажиллаж байна. Тэгээд бидний одоо хамтын ажиллагаа бол ер нь их олон чиглэлд одоо өрнөж байгаа. Монголын нотариатууд сүүлийн одоо 7-8 жил одоо ингэж хамтарч ажиллаж байна. Тэгээд энэ хугацаанд бол Монголын нотариатууд бол ер нь л үйл ажиллагаагаа бол их одоо чиглэлээр одоо сайжруулж их үр дүнд одоо хүрэж байгаа. Тэгээд бол би бол ингээд ажиглаад байхад бол Монголын нотариат ч гэсэн одоо цаашдаа хамтран ажиллахад бол их тийм эерэг одоо тийм сайн үр дүнд одоо хүрнэ гэж одоо бодож байна.
Монголын натуратын байгууллага 100 жилийнхээ хугацаанд хууль ёсыг бэхжүүлэх, иргэдийн эрх, эд хөрөнгийг хамгаалах, маргааныг урьдчилан сэргийлэх гол үүргийг нэр төртөө биелүүлж ирсэн гэдгийг онцоллоо. Цаашид тус байгууллага шинэ технологи, цахим үйлчилгээнд суурилсан тогтолцоо руу шат ахиж, иргэдэд ойр хүртээмжтэй ил тод үйлчилгээг эрхэм зорилгоо болгон ажиллахаа илэрхийлж байна.